Хай манайхан ганайн энэ бичлэгийг үзэж байгаа бүх хүмүүстээ өглөө өдөр оройн мэндийг хүргье. Би өнөөдөр хамрын гоо сайхны хагалгаанд орноо. Тэгэд хамрын гоо сайхны хагалгаанд орж байгаагаа дүрсжүүлээд бас хагалгааныхаа тухай та бүхэнтэйгээ хуваалцъя гэж бодоод энэ бичлэгийг эхлүүлж байна. Тэгээ хүмүүс яг ингэж сонсоод гайхчиж магадгүй л дээ. Зүг зүгээр хамартай ээжээж яагаад хаалгаанд орох гэж байгаа юм болоо гэд. Тэгээ би та нартайгаа яг ингэ дандаа камера урдаа тавьчаад л ярьдаг штэ. Тэг яг хажуу тишээ харж өрдөө ярьж байгаагүй би энэ хажуу талд зураг оруулчих. Тэгээ миний хамар энэ голдоо нэг юм яс шиг юм юмтай болчихсон байхгүй юу? Гэтэ энэ зүйл нь анханасаа байгаагүй юм. Би өөрөө юм болгочихсан. Би өмнө нь хамраа янзлуулжсан. Тэгээд өөрөө шунлаас болоод тэгээд зүгээр байсан хамраа ийм болгочихсон. Өмнө нь би хамрын хаалгаанд ороод хамартаа юм имплант хийлгүүлжсэн байхгүй юу? Харагдаж байна уу та нарт? Би энийг ахуулчихсан. Надаа ердөө таалагдахгүй миний хүссэн тэр хамар биш байсан байхгүй юу? Тэгээ бас дээрэс нь нөгөө нэг тасалвчны морилдтэй гээд миний бүр толгой амар хөвддөг байсан. Тэгээд толгой молгоогоо үзүүлээд харуулад ямар ч асуудал байхгүй гэд гаж гисэндээ байнгын өвдөөстэй орой унтахад өвдөөстэй тэгээ уйлж мулахаар толгой амар өвдөд идэгээс ахгүй. Тэгээд үзүүлсэн чинь тасалвчны морилдтэйгээд намайг тэгээд ингээд нэг тал чинь бараг амьсгал авдаггүй юм байна. Тэгээд тэрнээсээ болоод толгой ч өвдөд байгаа юм байна гэд. Тэгээ бас би тасалвчны хаалгаанд орж исэн. Тэгээд би хажуу зургийг оруулчих. Тэгээд нэг орж байгаагийнх гээд хамраа өндөрлүүлсэн чинь тэгээд ийм жоохон асуудалтай болсон. Тэгээд ямар ч байсан хамрын гоо сайхны хаалгаанд ороход хамар дотор нэг ийм имплант суулгуулна гэхээр ийм имплант хийх юм билэ. Тэгээд би энийг аваад хадгалаад байж идгийн гэж бодоод хамт байсан учраас би хайж чадахгүй. Тэгээд ингээ байлгаад идیں۔ Тэгээд гол нь яасан бэ гэхээр ингээ хамрын маань голд нэг ийм яс юм уу мөгөөрс юм уу нэг ийм зүйл үүсчихсэн. Өмнө нь бол байгаагүй. Тэгээд яг хөө ингээ зүгээр байгаад иж болно зүгээрээ нэх муухай харагдахгүй юм чинь угаасаа зүгээр байгаа юм чинь гэж бодоод байлгаад исэн чинь энэ зүйл маань ингээд арсын маань үрээд улайлгаад байгаа хгүй юу. Тэгээ бодоггүй зүгээр байхлаар ингээ хөхрөөд улайгаад зүгээр болчихсон болов гэд хараадсан ч юм уу байнгын энэ хэвээрээ. Тэгээд арсын маань үрсээр хагаад бүр арс мэсмээ цоорчгүй гэж айгаад очоод эмнэлэгт үзүүлээд тэгсэн чинь мөгөөрс яс гэдгийг нь ерөөхдөө сайн харж иж шийднэ. Тэгээд энийг чи үрж болно гэж хэлсэн. Тэгээд би өрүүлээд дээрэс нь бүр айгүй нарийнхан хэмжээний имплант суулгуулад хамраа баг зэрэг янзлуулъя гэж шийдсэн байгаа. Тэгээд өмнө нь хамрын хаалгаанд орж исэн. Тэгээд бүр энэ удаа бол орох уу болох уу гэж айгүй хэрэлдэж байна л да. Тэгээ өмнө хамрын хаалгаанд ороход эргэн тойрных маань бүр айгүй хэсэргүүцчихсэн аахгүй юу. Чи зүгээр хамартай яаж яагаад хамраараа оролдож байгаа юм бэ? Хамрын хаалгаа гэдэг чинь дандаа юм асуудалтай хүмүүс хийлэгдэг. Зүгээр байгаа хамраа чи муухай болох гэдэг шиг байна гэж аягүй хэлжсэн. Тэгээ би ер нь аягүй зөрүүд байхгүй юу. Өөрөө нэг л хийн гэсэн бол яг тэгээд эргээ хийж ич санаа амардаг. Тэгээ тухайн үед эргэн тойрныхаа хүмүүсийн үгийг сонслохгүйгээр хамрын хаалгаанд орсон. Тэгээд орсон чинь хамар гэдэг чинь нөгөө царайны төв хэсэгт байдаг болохоор хамар өөрчлөгдчихөөр царай тэр чигээр өөр болт юм байна. Тэгээ бүр шал өөр хүн шиг болоод тэгээ дээрэс нь миний хамрын хэлбэр маань нэг эрэгтэй хүний Европ нэг тийм хүний хамрыг одоо хийсэн гэж хэлэх юм уу? Ямар ч гэсэн надаа бүр огт таалагдаагүй. Өмнөх зургуудаа хараад эргэн тойрны мань хүмүүс ч гэсэн айгүй хэлээд бүр айгүй биш байна. Чи бүр шал өөр хүн шиг харагдаад байна. Айгүй хурц царайтай болоод байна гэж хэлээд. Тэгээ өмнөх зургатайгаа харьцуулж хараад нэрэл ингээд царай гарсан чи бүр шал өөр хүн шиг болоод айгүй уртаа хамраа авч хийсэн. Бага хамрын мань уртаалгаа хийчихсэн юмсан. Тэгээд ямар ч байсан хамар дотор зүйлээ ахуулсан. Зүгээр болчих юм болоо гэж бодсон чинь бас нэг ийм зүйлтэй болоод үлдчихсэн. Энэ асуудлаа шийдэх гээд хамрын гоо сайхны хаалгаанд орохоор болсон. Тэгээ би сүүлийн үед ингээд Гандамоны өргөө гэдгийн нэлээ олон гоо сайхны хаалгааны аппликейшнуудыг судлаад дэмжнэрийг судлаад эмнэлгээ бас хайж үзэж байгаа байхгүй юу. Нөгөө нэг гоо сайхны аппликейшн байгаа гэдэг шүү дээ. Би энэ доор ер нь бүх мэдээллүүдээ бичээд үлдээч та нар маань бас сонирхож орж үзээрэй. Тэгээд би нэг эмнэлгийг олж судалж
орж үтсэн. Тэгээ одоогийн байдлаар бол яг би өөрөө ойлголцоо таглаандаа орчих хэмжээний солонгос хэлтэй учраас энэ удаад орчуулагчтайч бай, орчуулагчгүй бай шууд хаалгандаа орчъя гэж шийдсэн. Тэгэд ерөөхдөө хүмүүсийн сэтгэгдэл аюу өндөр байгаа эмнэлгийг орж судалсан. Тэгээд хүмүүсийн сэтгэгдлүүдийг уншсан. Тэгээд дээрэс нь хаалганы өмнөх болон дараах зургуудыг хүмүүс сэтгэлдээ үлдээж аяг бичсэн байсан байхгүй юу. Тэгээд тэрийг нь орж хараад тэр эмнэлгээ судлаад цаг авах гад ороод үтсэн чинь Монгол орчуулагчтай эмнэлэг болж таарсан. За тэгээд дээрэс нь юу энэ эмнэлгийг судлахад хүргэсэн бэ гэхээр миний эргэн тойрны 2 ихч 2 найз маань яг энэ эмнэлэгт Хамрын гоо сайхны алгаанд орсон болж таарсан. Бүгдээрээ сэтгэл хангалуун байсан учраас за би энэ эмнэлэг рүү ямар ч байсан очиж уулзах хэрэгтэй юм байна гэж бодоод өнгөрсөн 7 хоногт очиж уулзсан байгаа. Тэгээ яг хоо миний орж байгаа эмнэлэг тийм өмнөх эмнэлгийн маань бодох юм бол тийм том эмнэлэг биш, жижигхэн эмнэлэг ч гэсэндээ юм чин чадвартай юм болов уу гэж би бодсон. Тэгээд эргэн тойронд байдаг ерөөхдөө энэ эмнэлэгт гоо сайхны Хамрын алгаанд орсон найзууд маань сэтгэл өндөр байгаад надад санал болгоод байгаа учраас би бас энэ эмнэлгийг сонгож байгаа. За тэгээд ерөөхдөө одоо эмнэлэг рүү явахгүй бол цаг орой боллоо. Тэгээд эмнэлэг дээр очиод багаар би та нартаа ерөөхдөө дүрсжүүлээд өнөөдрийн влого бичээд явъя. Тэгээ энэ влогоор өөрчлөгдсөн хамраа бол харуулж чадахгүй байх. Хамраа харуулах гэх юм бол айгүй олон хоног би бичлэг хийхгүй болчихно. Тийм учраас ерөөхдөө Хамрын алгаандаа ороод гарч ирээд хэдэн хоногийг өнгөрөөж байгаа бичлэгээ энэ влогоор оруулъя. Хамрын гоо сайхны мэс засалтай холбоотой бичлэг маань ерөөхдөө 2 хуваагдаж орох байх гэж би бодож байна. Тэгээд та нараасаа нэх нуугаад авах юм юу авах вэ гэж бодоод бичлэгээ эхлүүлчлээ. Тэг ямар ч гэсэн одоо ингээд Хамрынхаа гоо сайхны мэс засалд орохоор бүгдээрээ явъя. Та нар маань бичлэгээ дуустал надтай хамт байгаарай. Бүрээ бичлээ. За миний сонгосон эмнэлэг болохоор энэ Били Сонгён Вэго гэдэг Били гоо сайхны эмнэлэг байна. 입고 나오셔가지고 네. 여기서 세안이랑 각을 하면 되거든요. 아. 각을 이거 저희가 따라 놓을 테니까 각을 하고 따로 물로는 각을 하시면 안 돼요. 알겠습니다. Эндээ нэгтэй төрөхөд үздэг биш. Памперс өмсөх юм байна. За болчихлоо. За хоёулаа. Савн нөгөө нэг ариутгачтай савн баггүй юу? Тэгээд нөгөө жоохон угаасаа дээр жоохон таталтай жоохон зөвөртэй хэцүү юм шиг за. Тэгээд аюу баг хэрэглэе. За тэгэхээр нөгөө ажиллах гэж аюу хэцүү байгаа шүү. За. Ингээд амаа зална гинэ. Хамрын гоо сайхны алгааны явдлаар манай эмнэлэг Солонгос улсад ганцаар алгаанда 3 жилийн баталгаа өгдөг байхгүй юу? 3 жилийн дотор таны амрын ямар нэгэн асуудал үүсэх хагалгаа бол эмнэлэгтэй асуудалтай ямар нэгэн хүмүүсийн тохиолдолд бид ямар ч төлбөргүй 100% эмчилж өгнө. 3 жилээс дээш болсон тохиолдолд энэ маань үйлчлэхгүй гэдэг хэрэг харуулдаг. Тэгэхээр алгааны явцад одоо ID хоёлоо нөгөө гоо сайхны талаас орж байгаа ч гэсэн эрүүл мэндийн талаас ямар нэг асуудал хамт бид нэр хамт энийг нугасаа ингээд сад ингээд явж учраас энэ дээр санаа зовх зүйлгүй. 하는 거죠. 근데 콧대 까떨어지니까 살짝 낫겠지 그런 느낌으로. 근데 이건 좀 콧대 좀 높아지는 경향이 없잖아 있어가지고 약간 느낌으로 어떤 게 나아요 둘 중에서? 콧대를 많이 안 높이는 것 같고 약간 전반적으로 조금 화려한 느낌이라 해야 되나? Манайхаа гараад ирлээ. 왜
Одоо яг жоохон бодроо л ээ. Яалтчгүй ютубер болчихжээ манайхаа. Шууд л зүгээр ягаад чи дөгөдөг бичлэгээ эхлүүлцээ болохоор зүгээр гарсан гэдгийг бичих ёстой шиг санагдаад толгой одоо ингээд модератай байгаа ч гэсэндээ бичлэг хийх гээд ах юм. Ядаа. За аав ээж маань санаа зовж аав ээж тэгээрээ. Хавар байгаа бол тоо цаадад. Тэгээ язүри болов л зүгээр дуудаарай гинэ. Дөөдгөө дуугачлаа газар. 불편한 거 없어요? 네, 없어요. 우선은 뭐 수술은 좀 간단하긴 했어요. 네네. 뭐 안쪽 열어보니까 네. 이전에 그 비중격 연골 넣었더라고요. 비중격 네네. 연골이랑 귀연골 네. 쓴 것 같은데 여기 좀 튀어나왔던 분 있잖아요. 네. 그쪽에 이제 그 본인 비중격 연골을 좀 길게 놨더라고요. 그게 좀 아. 석회화가 돼가지고 딱딱해서 이렇게 됐던 것 같아요. 그래서 그걸 좀 제거하고 그 다음에 이제 이쪽에 그 주변 막 같은 거 좀 제거하고 그 다음에 이제 보형물은 그 아까 보여드렸던 그 보형물 넣고 끝에다가 이제 따로 떼진 않았어요. 네. 네 네. 맞아요. 원래는 그 안쪽 조직이 뭐 뼈 같은 거나 이런 거였으면은 네. 뗐어야 되는데 그래서 마취는 해놨거든요. 근데 네. 해보니까 여기 이제 그 보형물 들어갈 위치에 그 비중격 연골이라든지 귀연골 이런 게 좀 있어가지고 그걸 떼내고 보니까 그 양이 좀 되더라고요. 그래서 그걸로 이제 끝에 좀 올리고 보형물 넣다 생각하시면 될 것 같아요. 양이 있어가지고 이렇게 했어요. 아무튼 그렇게 알고 있으면 될 것 같고 아마 많이 아프지도 않으실 것 같고 네. 안 아파요. 네. 저도. 그리고 그렇게 막 나중에 붓기도 모래 할 것 같진 않아요. 네. 아무튼 뭐 좀 쉬다 가시면 됩니다. 네네. 그래서. 감사합니다. 수고하셨습니다. 네, 수고하셨습니다. Эвчд орж ирээд ярьлаа. Таслуучдын хаалгаад орж исэн. Таслууч өрөлттэй байхад ашиглаж исэн бөгөөс байсан болохоор тэр бөгөөсөөр хаврын үзүр өдөрлсөн гэрээ. За. Дэжгүй юу? Дэжгүй. Утж гин үү? Дэх утх гээд. Би бас яар даймаг болсон явд сонсдог болж байна. Чам харин кофе авчихсан байм баяртай. Зөв шүү дээ. Энэ захирлахгүй уусан гэсэн. Яд. Барструулаад төгслөө. Гоё юм уу? Ямар мэржлэр төгсч байгаа юм? Одоо тэрэлтэй. Үүнээсээ гоё мэржлэр төгсч байгаа юм шиг. Би паперсаа тайлаад хувцас усч өрөндө явлаа. Гэрлүгэ. Аска. Эгэж тавих хэрэгтэй биш үү? Би буруу тавьчих. Буцаа тавьчих. Дээш авахд билээ юм байна. Манайх ханы онд нөө захиалгаар хийлэгдэг ийм хаван болгодог цай ахгүй юу? Тэгээд доороо ингээд танан ингээд тунчтیں۔ Тийм учраас уухаас өмнө заавал ингээд сэгсэрч агаад өдөрт нэг гин ширхэг уушгүй за. Тэгэхээр өөр нэмэлтээр хаван болгох хубаг жуус гэдэг мэдэр. Тэр хэрэггүй юу? Энийг уусаа өдөрт нэг уугаад амар хурдан хамнан буу за. За тэгснээр дараа хоёлаа маска ингээд аваад үзэх юм бол доотлолт нэг ингээд ийм маахад байгаа тийм баахад гэсэн. Тэгэхээр тэр тэр солонгос хэлээр хинж ойлгохлаа энэ тэр солонгос хэлээр хаалганы дээр анхааруулах нь байхгүй тийм ч Монгол дээр дахиад ямар хэлж байгаа. За баярлалаа. Тэгээд нэг дэр дэрлж унтдагод хоёр дэр дэрлээд арай өндөр байлаа. Арх тавихаа л хэрэглэхгүй. За зөвхөн баярлалаа. Бай. За маргааш үзье. За өвчтэй баярлалаа гэж тавьжээлээ. За. Эвис арах юм байна.
ажилдаа очиод болцсон. Тэг дотныгч гэртээ арих болж байгаа бөө, гэртээ арих болж байгаа бөө гэлээсээ. Тэгэхээр одоо хэдвээ дараа харьлаа гэсэн чи зутаа явуулчих чад руу. Хав халуудаараа амар гоё. Би авт мэдрэхгүй. Нэрээ авт мэдэрдүү штэ. Сайн идэж дархлаагаа дэмжих хэрэгтэй. Тэгжээж харах урт байдаг. Сэрүү газар байх хэрэгтэй. Халуудаж болохгүй. Би госоодоо алгаад баталгаа өгдөг гэвлэг ахуйтал харлаа. Ийм дуртай бачаа. Та нараа надад битгий санаа зовоорой за. Ямар ч байсан ахлагаасаа гараад ирсэн бүх зүйл амжилттай болсон. Одоо үрд үгээл хүлээх үйлдэлээ.